Эрхэм үзэгчдээ мөнгөн цагаан хулан бойрын маань өвлийн улирлын зугаацал маш хөрх хөгжөөнтэй явагдаж эх улсын маань газар болгоноос хүрэлцэн ирсэн олон жуулчлагчид маань манай хулан бойр нутгийн сайн сайхныг үзэн багтаж байгаамаа. Тэгвэл өнөөдөр Тонгол урсгалд эмийн голын маань дэнжинд эх улсын маань Эрдэнэ дарал Тайванаас хүрэлцэн ирсэн олон залуучууд манай нутгийн өвлийн улирлын үзмжийг сонирхон баясаж байна. Тэгвэл бид бүгдээр манай бичлэгээс Тайваны залуучуудтай танилцъя. 将我手轻轻挽，踩着薄暮走向余晖暖暖的澎湖湾。一个脚印是小雨一串，消磨许多时光。然后现在感觉非常兴奋，尤其是进到蒙古包，就是有一种文件在。 Маш сэтгэл хөдлөж байна. Нэг ч Монгол гэрт орохоор түүхийн хичээлд сурсан жил санаанд орж байна. Гэрт оронгууд одод тэнгэрт орших шиг бүх зүйл нь нарийн судалмаар санагдсан. 就是东西都很值得细细研究，就是因为我特别喜欢这种民族，就是那种文化浓厚的东西。 Үндэсний онцлог маш гүн байсан. Тоглолт, хөмөө зэрэг маш сайхан байлаа. Ааруул өрөм зэрэг нь эдэнэж маш амттай. Би тун баяртай байна. 是就是咸奶茶，还有桌上的什么炒奶皮还是什么糖，都是之前没有吃过味道。就现在一切体验都非常的新奇，很开心，谢谢。 是来自台湾大学，目前4年级的何卓生。那这次来参加内蒙古 Би Тайван их сургуулийн оюутан Хөржөөшин байна. Энэ удаа Өвөр Монголд өвлийн зугаатлаар ирээд юунэ төрөнд энд их уур амьсгал нь маш содон сургаг байсан. 你可能在外面不觉得冷，但是进室内之后就会觉得非常热这样。刚刚在蒙古包里面演奏的马头琴， Монгол гэрт тоглосон морин хуур хөөмийн тоглолт надад маш хүн суугдaltaй байлаа. Уул нь нэг ч үзээгүй маш сайхан байлаа. 然后也是我之前从来没有接触过的。 三班诺是蒙古语当中“你好”的意思。三班诺，对。大家好，我是来自北京中医药大学的郑一平。 Сайн байна уу? Би Бээжингийн Хятадын их сургуулийн Жэнитин болно. Урилгаар хөлөн баярт Өвөр Монголын үжим сонирхад маш баяртай байна. Цас мөсөд тал манай Тайваны үжимжтэй тун өөр байна. Монгол гэрт ороод үндэсний онцлогийн үзээд их баярлалаа. Уцаа Тайваны нөхөдтэй энэ төрж зугаацаараа гэж танилцуулах байна. 之旅带给我的感受非常之多，然后我想说，我回去之后会多多介绍我的台湾朋友来到这里旅游。澎湖湾，外婆的澎湖